За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Төрийн албаны зөвлөлийн 2026 оны 4 сарын 16-ны өдрийн буюу 7/4 уламжлалт сургалт маань үгээр эхэлж байна. За өнөөдөр Монгол Улсын засгийн газрын хяналт шинжилгээ үнэлгээний тайлан их өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалт нэгдсэн мэдээллийн хяналтын системийн тухай асуудлаар та бүхэнд мэдээлэл өгнө. За засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын систем шинжилгээ мэдээлэл технологийн газрын дарга Бэлэг Дэмбэрэл дарга, за мөн санхүүгийн мэдээлэл технологийн төвийн захирал Наранбаатар нар оролцсноо. За ерөнхийдөө засгийн газар маань бүтэц бүрэлдэхүүний хувьд өөрчлөгдсөн эдийн засгийн хүндрэлтэй байдал зэрэгтэй тулж ажиллахаар шийдэж, эрсдлийг сөрж, чөлөөлийн санаачлага, эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлтийн бодлого хэрэгжүүлж эхлэх ажиллагааг явуулж байгааг эрхэм төрийн албааг та бүхэн бүгд мэдж байгаа. За эдийн засгийн чөлөөлөлт, эрх зүй дүрм журмын чөлөөлөлт гээд эрх зүй дүрм журмын чөлөөлтийн хүрээнд худалдаа үйлчилгээ үйлдвэрлэлийн 30 гаруй төрлийн үйл ажиллагаа эрхлэх бол гарын үсэг тамга тэмдэг хөөцөлдөг энэ асуудлыг захимжуулъя. За мөн зарим зөвшөөрлүүдийг тэр дундаа 250 гаруй тусгай зөвшөөрлийг 180 болгож цөөрүүлье. За 134 энгийн зөвшөөрлийг 32-ийн мэдэгдэл болгож өөрчлөө гэх мэтчлэнгийн олон зүйлүүд явж байгаа. За захим засаглалын индексийг 28 байр урагшлуулсан амжилттай улам ахиулж хиймэл оюун ухаанд суурилсан шийдвэр гаргадаг кабинет тогтолцоог бүрдүүлж төрөөс олгож байгаа зөвшөөрөл лиценз энэ зүйлүүдийг захимжуулъя гэдэг энэ асуудлууд нэлээд явж байгаа. Тэгээ энэ захимжилтын 2.0 платформыг өргөн хэрэглээнд нэвтрүүлье гэдэг. За мөн энэ чөлөөлтийн хүрээнд ногоон хөгжлийн чөлөөлөлт, авилгын эсрэг чөлөөлөлт гээд шилэн ажиллагаагаар олон нийтэд нээлттэй болгосон 820 гаруй мянган мөр өгөгдөл бүхий их өгөгдлийг хүнээс хамааралгүй шийдвэр гаргадаг болёо гэх мэтчлэнгийн олон үйл ажиллагаа явж байгаа. За өчигдөр мөн засгийн газрын хуралдааны дараагаар засгийн газрын хэрэглэх газрын тэргүүн дэд дарга Бат цэцэг даргын хийсэн мэдээллүүд бас байж байгаа. 146 төрлийн зөвшөөрлөөс шинээр эхлэх бизнесүүдийг чөлөөлж байна гэдгийг та бүхэнд бас мэдээлсэн. За энэ үйл ажиллагаатай холбоотойгоор яам агентлагийн 59, нийслэлийн 9 дүүрэг, за мөн тэдгээрийн харьяа 99 байгууллагын ажилчин албаа хаагчийг мөн уян хатан цагийн менежментэд шилжүүлж байна гэсэн ийм үйл ажиллагаанууд явж байгаа. Тэгээ өнөөдрийнхөө сэдв рүү та бүхнийг хөтлөн оруулъя. Ингээд мэдээллийн хийнү хэмээн засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын систем шинжилгээ мэдээллийн технологийн газрын дарга Бэлэг Дэмбэрэл даргаыг эхний ээлжинд микрофонд болон дэлгэцэнд урьж байна. Тэгэхээр сая хэлсэнчлэн засгийн газраас дэвшүүлж байгаа чөлөөлөе гэсэн энэ зорилт арга хэмжээний хүрээнд за их өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалт нэгдсэн систем хяналтын системийн тухай мэдээллийн та бүхэнд хүргэе. За энэ их өгөгдөлд суурилсан шийдвэр гаргал мэдээллийн систем бол өмнө нь хийгдсэн. Өөрөөр хэлэх юм бол 2023 онд бол их өгөгдөл бүрдүүлэх тухай бол засгийн газрын 304-р тогтоол гарсан байдаг. За үүний дараа бол 2024 онд их өгөгдөл суурилсан шийдвэр гаргалтыг мэдээлэл хариуцагч нар бол хугацааны хоцрогдолгүй нийлүүлэх. За энд суурилсан шийдвэр гаргалтын дашбордыг бол хөгжүүлж бий болгоо гэсэн даалгавар өгөгдсөн. За түрүүнд урьдчилан өнгөрсөн 2026 оны 4 сарын 8-ны өдрийн засгийн газрын тогтоолын 7-д бол төрийн бодлого шийдвэр судалгаа шинжилгээ их өгөгдөл суурилан гаргах хүрээнд их өгөгдөл суурилсан шийдвэр гаргалт нэгдсэн мэдээлэл хяналтын системд хандах мэдээлэл авах нөхцөлийг төрийн албан хаагч нарт бүрдүүлэхийг бол засгийн газраас бол даалгасан байгаа. За тэгэхээр энэ их өгөгдөл суурилсан шийдвэр гаргалтын систем бан өмнө нь бол түрүүн хэлсэнчлэн 2023 оноос эхлээд хөгжүүлэгдээд өдөө хүртэл бол явсан. Гэхдээ энийг бол Монгол Улсын засгийн газрын гишүүдэд дэмжлэг үзүүлэх зорилгоор бол засгийн газрын гишүүд бол эхний ээлжинд ашиглаж эхэлсэн. За дараа нь бол ер нь бол гол зорилго бол яам агентлагууд зарим орон нутгийн нийслэл дүүрэг шийдвэр гаргалтыг дэмжих зорилгоор бол нээж байна. За энэ системийг бол мөн улсын хурлын гишүүд бол мөн үйл ажиллагаанд нээлттэй хэлбэрээр бол ашиглаж явдаг. За ер нь засгийн газрын энэ мэдээллийн нэгдсэн хяналтын системээр болоод ирэх юм бол нийт мэдээлэл хариуцагч бараг 14 байгууллагын
мэдээллүүдийг бол нэгтгэж бол харуулсан. Гэхдээ энд бас дашборд дээр бол хувь хүн хуулийн этгээдийг тодорхойлох боломжгүй болгож аль болох одоо мэдээллүүдийг бол багцлж бодвол хүргэсэн байгаа. За дээр нь энэ хөгжлөлтөөр суурилсан шийдвэр гаргалт дээр бол гэх юм бол аймаг орон нутгийн одоо төрийн албан агчдад зориулж тухайн аймагтай холбоотой сав одоо дид мэдээллийн бүтцүүдийг бол багцаж бас оруулж өгсөн байгаа. За мөн энэ шийдвэр гаргалтыг дэмжих нэгдсэн систем дотор бол ийм чатбот хэлбэртэй одоо чатбот бол байгаа. Тэгэхээр энд хоёр сувгаар бол чатбот хариу өгнө. Нэг нь бол их хөгжлөлтөөр суурилсан шийдвэр гаргалтай холбоотой статистик мэдээлэл одоо мэдээллүүдийг бол шууд харуулж өгнө. Нөгөө хэсэг нь болоод ирэх юм бол нөгөө засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газар болон засгийн газрын хэрэглэх газраас улсын их хурлд тайлагнадаг тайлангийн мэдээллүүдийг бол уншуулсан байгаа. Өөрөөр хэлэх юм бол 25 оны одоо бодлогын баримт бичгийн одоо 20 тэргүүлэх чиглэлийг одоо үнэлсэн үр дүнг одоо үнэлгээний одоо мэдээлэлтэй цуг тэгээ дээр нь одоо хариу одоо зөрүү тайлбарын мэдээлэлтэй цугаас оруулж өгсөн. Тэгэхээр энд бараг 300 одоо 86 шийдвэрийн 1978 заатын хэрэгжилтэд одоо эцсийн тайлан үнэлгээ хийсэн үнэлгээний мэдээллийг уншуулж оруулсан байгаа. Өөрөөр хэлэх юм бол энэ чатбот дээрээс бол та хэд маань нэгтгсэн улсын хурл тайлагнсан засгийн газрын тайлан мэдээлэлтэй бол шууд одоо асуулт хариулт хэлбэрээр бол уншаад одоо тайлагнаад тэгээд харилцаад одоо мэдээлэл аваа явчих юм байна. Тэгэхээр энэний гол зорилго бол нөгөө тайлангаас чөлөөлье гэдэг элдв одоо нөгөө мэдээллийг шууд одоо нэхэж төрийн албан агчдаас ингэж нэхэж явахаас илүүтэйгээр өөрөө энэ мэдээлэлтэй танилцаад тэгээд тэрнийхээ хүрээнд одоо яхаа тайлан мэдээлэл гарах уугүй гэдэг бас эргэж хянж нэгтэлж үзээсэй гэж бас зорилгоор энэ мэдээллүүдийг бол нэгтгэж оруулсан байгаа. За ер нь бас энэ дээр бол бас яг гар утасны ап хэлбэрээр бол бас энэ тайлан мэдээллүүдийг бол оруулж тусгаж өгсөн. Өөрөөр хэлэх юм бол одоогоор бол шууд iOS одоо Android үйлдвэрлэлийн систем дээрээс бол шууд татаад авах боломжтой. За энд хамгийн гол бас анхаарах юм бол за энд бол систем яг тоон үзүүлэлтийг гаргаж үзүүлж нийтдээ 44 мэдээллийн сангаас одоо 2862 үзүүлэлтээр бол хяналтын самбарыг 428 хэлбэрээр угсарч тавьсан. За нийтдээ мэдээлэл хариуцагч байгууллагуудын одоо хариуцдаг 157 мэдээллийн сан байдаг. Энээс бол аль болох одоо үлдсэн сангуудыг бол бид нэмээд одоо ийм дашбордуудыг бол угсраад явах юм байна. За энд нийт 39.3 тэрбум бичлэг бүхий одоо мэдээллээс бол боловсруулалт хийж та бүхэнд харуулж байгаа. Өөрөөр хэлэх юм бол яг мэдээлэл хариуцагч байгууллагуудын боловсруулад одоо real time өөр дээрээ хадгалаад хамгаалаад боловсруулад ашиглаж байгаа энэ мэдээллийн сангаас бол боловсруулалт хийж харуулж байгаа гэж ойлгож байна. За энэ нэвтрэлтийн тухай ойлголт. Өөрөөр хэлэх юм бол энэ төрийн албан хаагчдад засгийн газрын тогтоолоор бас ингээд төрийн албан хаагчдад нээж өгөө гэсэн учраас энэ нэвтрэлтийн хэсгийг бол төрийн албан хаагчийн цалингийн системтэй бол холбож өгсөн. Өөрөөр хэлэх юм бол төрийн албан хаагчийн бөгөөд одоо цалин төрийн албан хаагчаар цалин авж байгаа энэ системд бүртгэлтэй байгаа төрийн албан хаагч энэ одоо систем рүү нэвтрэх боломжтой гэж харагдана, тооцогдно. Хэрвээ одоо 2 сараас дээш хугацаагаар цалин одоо олгохдохгүй байгаа тохиолдолд бид бол автоматар системээс бол хасалт хийгээд явчих юм байна. Тэгэхээр цалингийн системтэй энэ нэвтрэлтийн системд ингээд бүртгэлтэй байгаа төрийн албан хаагчд бол шууд хандаад явчихна. Тэгээд дээр нь бид цалингийн системтэйгээ уйсны хуваар бол өөр одоо хэрэглэгч төрийн албан хаагч биш хэрэглэгчийг ашиглах юм бол одоо ашиглах боломжгүй гэж одоо харагдана. За хэрвээ одоо энэ системд төрийн албан хаагчийн энэ цалингийн системд бүртгэлгүй төрийн албан хаагч байх юм бол энэ системээр нэвтрэхийн тулд одоо шинээр бүртгүүлэх гээд хүсэлтэй бол захимаар бол илгээгээд явчин. Тэрийг нь бид чек хийгээд үнэхээр төрийн албан хаагч мөн бөгөөд төрийн албан хаагчийн цалингийн системд холбогдсон цалин авч байгаа real time ажилтан бол бид эрхийг нь бол актив хийгээд явчих юм байна. Тэгэхээр өөрөөр хэлэх юм бол систем рүү яаж нэвтрэх вэ гэдэг ойлголт бол та хэд бол
зарим нь бол аль хэзээний эрх чинь бол энэ нэвтрүүлгийн системээр өмнө нь орж исэн бол байгаа. Тэрнийхээ арталт бид энэ яг цалингийн системээр төрийн албан агчийн хуваар цалин аваад явдггүй гэдгээр чек хийгээд нэвтрүүлтийг нь бол актив хийгээд явчихна гэж ойлгоно. За ер нь бол энд аль болох бүх төрлийн мэдээллийг л багтаахыг хичээсэн. Ер нь бол шаардлагатай мэдээллүүдийг бүгдийг нь бол багтаахыг хичээсэн байгаа. Өөрөөр хэлэх юм бол бүх л төрийн байгууллагуудад бас нэг дашборд хэрэгтэй байдаг. Эргээд нөгөө нэгдсэн хяналтын самбар хэрэгтэй байдаг гэдэг ойлголцууд байдаг учраас бид болох аль болох өөр газруудад бас ашиглагддаг дашбордуудыг холбох. За эсвэл шууд боловсруулж байгаа мэдээллийн сангаас нь шууд татаж шинээр дашборд холбох хэлбэртэйгээр бид байршуулсан. За энд түрүү хэлсэн байршлаар нь бас харах боломжтой. Тэгээ өөрөөсөө бас нөгөө энэнд бараг 800 орчим дашбордын мэдээлэл байгаа учраас яг өөрт хэрэгтэй бас дашбордууд өөрөө хадгалж тавьчаа тэрийгээ бол бас байнга хамгийн түрүүнд хараад ах тэр боломжийг бол бүрдүүлсэн байгаа. За дашборд цэг gov.cg email ингээд портал сайтаар нэгдүгээрт нэвтрэх боломжтой. За хоёрт нь бол аппликейшн буюу Android iOS систем дээр татах тэр QR-уудыг би энэ юун дээр суралт дуусны дараа энэ гарын авлагын хэсгийг мэдээллийн нөгөөд үлдээчээ. Тэгээд энэ дээрээсээ бас та гар утсан дээрээ татаад авах болцоотой байгаа. За системийн хувьд түрүүнд бэлэгдэмрэл дараагийн хэлсэнчлэн нийтдээ төрийн 32 байгууллагын 44 мэдээллийн санг одоогийн байдлаар холбогдсон байгаа. Цаашдаа бол системүүдээ илүү нөгөө 153 мэдээллийн сан төрд байгаа. Мэдээлэл санг холбох ажлыг бол өшөлтөөр хэрэгжүүлээд явна. За системийн хувьд бол эхний яг харагдах хэсэг бол мэдээж цаг үетэй холбоотой тухайн үзүүлэлтүүдийг урсдаг самбараар харуулах үйл ажиллагааг харуулж байна. За хоёрт нь бол цаг уурын мэдээллүүдийг бас систем дээр яг тухайн байршлаар нэвтэрж байгаа хэрэглэгчдэр бол ингээд шууд харуулах болцоотой. За мөн агаарын чанарыг бас харуулах болцоотой. За сүүлд агаарын чанартай холбоотой орон нутгийн агаарын чанарын мэдээллийг бас ингээд улс авдаг болсон. За энэтэй холбоотой энэ мэдээллийг харах болцоотой байгаа. За системийн өгөгдлийн хувьд за үндэсний статистикийн хороо болон энэ их хөгжил шийдвэр гаргалтын систем хоёрын ялгаа нь юу байгаа вэ гэхээр за үндэсний статистик хороо бол батлагдсан хууль аргачлалынхаа хүрээнд хугацаатай за сар улирал жилээр ингээд тоо үзүүлэлт гаргадаг бол манай энэ хөгжил шийдвэр гаргалтын нэгдсэн хяналтын систем маань тухайн салбарын төрөлцсөн мэдээллийн сан буюу тэр энэ мэдээллийн сан дээр байгаа анхдагч өгөгдөл төр суурилж мэдээллийг харуулах зорилгоор ингээд үйл ажиллагаа хэрэгжүүлээ явж байгаа. За тэгэнгүүт дараачийн урсдаг самбарын доотлог эсвэл яг Монгол Улсын нийгмийн эдийн засгийг тодорхойлох 24 бүлэг аргачлалын хүрээнд за хүн ам эдийн засаг боловсрол нийгэм хамгаалал эрүүл мэнд хууль зөв байгаль орчин за зам тээвэр гэсэн эхний бүлэг мэдээллүүдийг оруулах ажлыг бол бидэд хийсэн байгаа. За тэгээ мөн байршил зассан дээр юу байгаа вэ гэхээр 21 аймаг 9 дүүрэг нийслэлийн мэдээллүүдийг бас тухайлан харах болцоотой. За байршлын хэсэгтээ тухайн сонгоод Арангай аймгийг жишээ нь ороход Арангай аймгийн нэгдсэн үзүүлэлт. За тэгээд Арангай аймгийн хүн амын мэдээлэл, өргөн хэрэглээний барааны үн, за боловсролын байгууллагын мэдээлэл, нийгмийн халамж, за төрийн албаны мэдээлэл гэсэн ийм бүрэлдэхүүн хэсгүүдээр бүх саяны хэлсэн 31 байршлын мэдээллийг бол ерөөхдөө ингээ харах болцоотой байгаа. За нэгдсэн мэдээлэлд орох юм бол тухайн үзүүлэлтүүдийг ямар мэдээллийн сангаас жишээ нь ингээд яаж хэрхэн харуулж байгаа тайлбар тооцоолуудыг бас тайлбар хэсэгт оруулсан байгаа. За тэгээд Арангай аймгийг жишээ нь сонгоод доошоо оруулах юм бол за энэ дээр хүн ам, нийгмийн халамж, боловсрол, төрийн алба, татвар, за эрүүл мэнд гэсэн ийм салбаруудын мэдээллүүдийг энэ дээр нэг цонхноос харах болцоог бий болгосон гэсэн үг. За тэгээ Арангай дээр бол нийгмийн халамжийн хэсгээр, за боловсрол дээр хичнээн сургууль, хичнээн цэцэрлэг байгаа юм, за хичнээн эмнэлэг байгаа юм, за төрийн албан агчийн хичнээн байгууллага байгаа юм гэдэг энэ мэдээллүүдийг яг нэг цонхноос харах болцоог ингээд нэгдсэн хэсгээр бол оруулсан байна. За тэгээд сургууль нь бол гарч ирэхгүй. Энэ
дашбордын одоо яг үндсэн мэдээлэл нь бол ерөнхийдөө бүр ингэж нэг гэсэн одоо үзүүлэлт буюу одоо нэг хүн, нэг байгууллага гэсэн үзүүлэлтийг бол ерөнхийдөө харуулахгүй дандаа тоон үзүүлэлтүүд, тоон мэдээллүүдийг харуулах юм зорилготой. За хувийн хүний мэдээлэл бол энэ дашборд одоо аж ахуйн нэгж хоёрын мэдээлэл бол ерөнхийдөө дандаа тоон үзүүлэлтээр харуулахаар ингээд зохион байгуулалт нь орцсон явдаг. За хуулийн өрөөнд бас хязгаарлалтууд нь ордог болохоор энэгээр зохион байгуулалтыг явдаг. За тэгээ ерөнхий мэдээлэл хүн ам, эдийн засаг. За эдийн засаг дотор бол яг өргөн хэрэглээний барааны одоо үн байгаа. За өргөн хэрэглээний барааны үн дээр бол энийг ямар системээс гаргаж байгаа вэ гэвэл цахим төлбөрийн баримтын системээс за яг одоо 3 хоногийн хугацааны дилейтэйгээр одоо тухайн үндэсний статистикороос гаргадаг одоо өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн одоо сагсан дэдэг 100 гаруй төрлийн бараа бүтээгдэхүүнээс одоо энийг мэдээллийг харуулахаар ингээд өдөр болго энэ мэдээллүүдийг шинжилээд ингээд харах болцоотойгоор ингээд орцсон явж байгаа. За тэгээ энэ та бүхэн нэвтэрж ороод энэ мэдээллүүдийг харах юм бол илүү дэлгэрэнгүй ойлгомжтой болж харагдах баха. За дараагийнх нь эрүүл мэндийн хэсэг байна. За эрүүл мэндийн хэсгээр бол эрүүл мэндийн салбарт эрүүл мэндийн төрөлцсөн мэдээллийн сан гэдэг ийм санг одоо 2024 оны 4 сараас эхлээд ингээд анх нэвтрүүлсэн. Одоогийн энэ сан бол ерөнхийдөө эрүүл мэндийн салбарт байгаа 537 эмнэлгийн одоо байгууллагын мэдээллийг яг энэ сан дээр төвлөрүүлээ явж байгаа. Ер нь бол цаашдаа эрүүл мэндийн одоо салбар дээр одоо бүх эмнэлгүүдийг оруулах ажлыг бол үе шаттайгаар хэрэгжүүлэхээр ингээд зохион байгуулалтыг явж байгаа. За энэ мэдээллийн сан дээр бол одоо жишээ нь эрүүл мэндийн салбар дээр байгаа одоо ямар эмнэлгүүд дээр ямар хүн одоо ямар эмнэлэг зүүн оншоор үзүүлж байгаа. За хэдэн настай хүн за үзүүлж байгаа гэдэг энэ мэдээллүүд бол одоо яг аймгийн хэмжээнд за тэгээд тухайн суман дээр хэрвээ тухайн одоо эрүүл мэндийн байгууллага, эмнэлгийн байгууллага маань өөрөө энэ систем рүү мэдээлэл илгээж байгаа тохиолдолд бол мэдээлэл нь харагдахаар ингээд харуулахаар юм боломжууд нь энэ дээр гараад ирсэн байгаа. За мөн нийгмийн хамгааллын зэс байна. Нийгмийн хамгааллын зэс дээр бол ерөнхийдөө энэний цаана юу байгаа вэ гэвэл одоо гэр бүл хөтөлбөр нийгмийн хамгааллын яамны одоо халамжийн нэгдсэн систем гэдэг систем байдаг. За энэ системийн мэдээллийг ерөнхийдөө харуулж байгаа. Энэ систем нь өөрөө яг халамжийн бүх үйлчлэгээ 100% зохимжуулсан ийм одоо систем байдаг. Тэгээ энэ дээр бол одоо хүн амыг дэмжих болон халамжийн үйл ажиллагаа гэсэн хоёр одоо төрлөөр одоо мэдээллүүдийг одоо ингээд нэг хүртэл харах болцоотой. За аль суманд бас одоо халамж авч байгаа иргэдийн тоог одоо ингээд нэг хүртэл детальж харах болцоотой байгаа. За тэгээд сум дээрээ дарах юм бол угаасаа багийн хэмжээнд бүр ингээд тоо үзүүлэлтүүдийг харах ийм боломжуудыг одоо ингээд энэ систем дээр ингээд гаргаад ирсэн байгаа. За дараагийнх нь боловсролын мэдээлэл байна. За боловсролын мэдээлэл бол 25-аас 26 оны хичээлийн жилтэй холбоотой боловсролын байгууллагын мэдээллийн сангаас одоо боловсролын яамны яам дээр байдаг мэдээллийн сангаас одоо яг энэ хичээл сургуультай холбоотой хүүхдийн мэдээллүүдийг яг ингээ харуулаа явж байгаа. За багш нарын мэдээлэл явж байна. За сургууль цэцэрлэг ийм мэдээллүүд явж байна. За тэгээд үүнтэй холбоотой бас нэмэлт одоо яг сум дүүрэг одоо нөгөө тухайн аймгийнхаа хүрээнд одоо багийн түвшин буюу одоо сумын түвшинд одоо энэ дээрх мэдээллүүдийг бүтэн харах одоо бололцоо ингээд систем дээр нээлттэй болсон байна. За дараагийнх нь хөдөлмөр зэс дээр байгаа. За хөдөлмөр зэс дээр бол төрийн албаны цалингийн нэгдсэн систем гэдэг одоо бүгд мэдж байгаа. Энэ системийн мэдээлэл цаанаа ямар одоо мэдээлэлтэй байдаг вэ гэдэг үйл ажиллагааг одоо ерөнхийдөө харах энэ зохицуултыг энэ дээр оруулж ирсэн байгаа. За энэ дээр бол одоо дундад цалингийн зардал, за тухайн одоо суман дээр хэдэн төрлийн албаа агч байгаа, энэ насны байдал ямар байгаа юм. За энэ бүх мэдээллийг одоо бүр багийн төвшөнд одоо сумын төвшөнд задлж ингээ харах болцоо бол гарсан. За энэ дээр бол одоо албаагчийн та дундад цалингийн зардлаар нь ингээд харах, за төрийн албаагч хүйсээр нь харах гэх мэт одоо мэдээллүүдийг ингээд наривчлаад харах ийм боломжуудыг бас одоо нээлттэй одоо гаргаж тавьсан байна. За тэгээд зэсний хувьд бол яг хуу цаг үеийн гэдэг одоо үйл ажиллагаа байдаг. Цаг үеийн гэдэг нь бол дээрх мэдээллүүдээс тухайн цаг үетэй холбоотой ерөнхий мэдээллүүдийг шууд харуулах. За миний гэдэг одоо бол нь бол өөрөө хэрэглэгч өөрөө энэ одоо энэ мэдээллийг би бол хамгийн түрүүнд хармаар байна гэдэг тэмдэглэгээ хийх юм бол
энэ миний гэдэг зэс рүү ерөнхийдөө шилжиж яадаг. За тэгээд нийт гэсэн одоо энэ зэстэйгээр ингээд зохион байгуулалтаа хийгээ явчих болно гэсэн. За тэгээ ерөнхий бас хүн амын мэдээллийг бол наривчлаа харах болцоотой. За хүн ам дээр бол яаж бид нар хүн амын одоо яг үйл ажиллагаа гаргасан бэ гэвэл халамжийн нэгдсэн систем, дархлаажуулалтын нэгдсэн систем, за хүн ам өрхийн мэдээллийн сан, урамтлалын нэгдсэн сан, за захирам төлбөрийн баримтын систем, эрүүл мэндийн даатгалын нэгдсэн систем гэсэн энэ системүүдийн цаана байгаа одоо иргэний мэдээллүүдийг одоо нэг хүрчлэнгөө одоо суулгалт хийж одоо боловсруулалт хийсний үндсэн дээр одоо энэ хүн амын мэдээллийг бол ингээ гаргаж байгаа. Энэ бол яг статистикийн хороо болон одоо манай байгууллага ерөнхийдөө хамтраад энэ хүн амын мэдээллийг ерөнхийдөө харуулж байгаа. За хүн амын мэдээлэл дээр бол одоо насны ангилал, байршил, хүс одоо бүх зүйлүүдийг одоо энэ мэдээллээс дараа явах хэрэгтэй. Дээр нь бас өрхийн мэдээллийг бас ингээд оруулаад ирсэн байгаа. За тэгээд эндээсээ бас наривчлаад одоо харах юм бол одоо Арангаан аймгийг ингээд харах юм бол Арангаан аймгийн одоо хүн амын мэдээллийг шууд ингээд харах болцоотой. За сумаар нь бүр задлаад ингээд харж болно. За хүн амын мэдээллийг ерөөдөө ийм байдлаар харуулж байгаа. За мөн төрөлт за нас оролтын одоо мэдээллүүдийг бас ингээд шууд аймгаар нь харах энэ болцоонууд гарч байгаа. За хүн амын мэдээлэл бол ерөнхийдөө эрүүл мэндийн төрөлцсөн мэдээллийн сан дээр одоо ирж байгаа төрөлтийн мэдээллийг өдөр болгон авч байгаа. За энэ төрөлтийн мэдээлэл өдөр болгон шинжилж байгаатай холбоотой энэ мэдээлэл бол өдөр болгон шинжилгээтэй явж байгаа. Нас оролт мөн адил бас өдөр болгон апдейт хийгдээ явдаг. За энэний цаана одоо хин нэгэн судалгааны байц эсвэл хин нэгэн төрийн албаагч одоо мэдээллийг ямар нэгэн байдлаар шивж оруулдаггүй, тоо үзүүлэлтүүдийг шивж оруулдаггүй. Энэ дандаа салбарын төрөлцсөн мэдээллийн сан буюу одоо хүн эмнэлэгт очиод хүн одоо эмнэлгийн үйлчилгээ авч байгаа бол одоо энэ тоо нэмэгдээл явж байгаа. Ийм одоо мэдээллийг бол одоо ингээ харуулдгаар ингээд энэ системийн бас онцлог байгаа. За тэгээд ерөнхийдөө бас системүүд дээр цаашд бид хөгжүүлж байгаа одоо юм бол одоо яг нөгөө яг одоо гэдэг одоо зохицуулт буюу лайв гэдэг ийм хэсгийг оруулж байгаа. За энэ лайв хэсгээр бол яг Монгол улсын экспортоор гарч байгаа одоо тээврийн хэрэгслийн тоог одоо яг бодит цагийн гурмаар харах болцоотой болж байгаа. За энэ систем өөрөө дөрвөн бомбт дээр ерөнхийдөө орцсон байгаа. Шивээ өрн гашуусгай замын үд. За цагаан хадтай хань мандал гэсэн юм бомбтууд орцсон явж байгаа. За тэгээд өнөөдрийн байдлаар сүүлийн нэг цагийн байдлаар шивээ өрн экспортоор 104 тээврийн хэрэгсэл одоо ягарсан байна гэдэг тоог ингээ харуулж байгаа. За энэ дээр бол мөн адил чагсаалтаар бас харах болцоотой байгаа. За энэ чагсаалтан дээр бол одоо хизээ сүүлийн нэг цаг өдрөөр сараар жилээр айл ал бомбтууд дээр экспорт импортын бомбтууд дээр ингээ харуулах. За энийг бол энэ мэдээллийг бол бид нар цаашдаа бас боломжтой одоо хөлбруудаар ингээд өргөтгөөд явна. За эхний ээлжинд бол яг энэ экспорт импорт холбоотой одоо галийн ухаалаг гарцын систем гэж байдаг. Тэр системээс одоо мэдээлэл харууллаад явж байгаа. За тэгээ ингээд бүх одоо аймагуд дээр бол яг энэ саяны үзүүлэлтүүдийг ингээд харуулах болцоотой болж ингээд орсон байгаа. За ерөнхийдөө ингээд тусаа. За баярлалаа. Зарим асуултуудад бас хэдүүлээ хариулаад явъя. Тухайлбал одоо Ховд аймгаас манай аймгийн хүн амын тоо 98356 гэж оржээ. Гэтэл яг өнөөдрийн байдлаар арай өөр тоо байгаа шүү гэсэн байна. За их хөгжлийн одоо суур баазыг бол орон нутагт дах статистик мэдээллийн албан хаагчид тэнд байгаа нөхдүүд одоо суур мэдээллийг оруулж байгаа гэдгийг та бүхэн бас өөрснөө анзаараарай. Тэрнээс эндээс одоо орон нутгийн суур мэдээллийг бол шууд оруулах боломжгүй шүү дээ. Тийм учраас анхан шатанд мэдээ тайлан оруулж байгаа албан хаагчид бас хариуцлагатайгаар бодиттойгоор үнэн зөвөөр оруулж явах тал дээр анхаарч ажиллах нь байна шүү гэдэг зүйлийг та бүхэнд анхааруулъя. За дээр нь бас сая яхаад энэ санал дотор байна л да. Төрийн байгууллагууд нэгдсэн нэг системээр албан бичиг тайлан холбогдох мэдээлэлд солилцдог болмоор байна гэж. Ер нь нэг суур нэг платформ дээр л real time-аар ажиллах, онлайнаар ажиллах энэ нөхцөл болцоог бүрдүүлэх чиглэлээр одоо зорилттой ажиллаж байгаа гэдгийг та бүхэндээ хэлье. За ингээд асуулт орж ирвэл одоо хариулахад бэлэн байна. За тэгэхээр энэ дэлгэцэн дээр одоо шеэрлсэн байгаа энэ хэсгээр бол би энэ хиймэл оюун ухаантай чатбот туслахыг бас харуулъя. За энэ дотор үндсэндээ
энэ хоёр одоо статистик мэдээлэлээс болон одоо бодлого хяналт одоо шинжилгээ үнэлгээний мэдээлэлтэй танилцна гэсэн ийм хоёр сонголт байна. Тэгэхээр энэ дээдлийн хэсэг болоод ирэх юм бол өөрөөр хэлэх юм бол саяын их хөгжил дээр суурилсан нөгөө дашборд мэдээлэлтэй холбоотой мэдээллийг одоо шууд танд бол харуулад явчихна. За эндээс хараад. Тэгээ энэ бол одоо жишээ нь үргийн хэрэглээний бараа эсвэл одоо экспорт импортоор гарч байгаа нүүрсний тоо мэдээ эсвэл магадгүй нийт төрийн байгууллагууд бүртгэгдсэн үргэлж гомдлын шийдвэрлэлтийн мэдээлэл за магадгүй одоо төрийн албан агчдын тоо мэдээлэл гэх юм уу иймэрхүү мэдээллүүдийг бол бас ингээд шууд харуулад өгчөж байгаа. За хэрвээ энэний одоо ороод хоёр дахь хэсэг буюу одоо энэ бодлого юутай холбоотой шинжилгээний дүн гэх юм бол түрүү миний хэлсэн за одоо хяналт шинжилгээ үнэлгээний одоо шийдвэрийн биелэлт гэх мэтлийн мэдээллүүдийг бол дотроос бол танд шууд мэдээлэл өгнө. За тэгээд нэгдсэн тайлан мэдээлэл дотроос шаардлагатай мэдээллүүдийг бол та шууд ингээд төлөөний гүйцэтгэл гэх мэтчлэн иймэрхүү мэдээллүүдийг шууд ингээд хариулаад явчих юм байна. Тэгэхээр ер нь зөвхөн ийм мэдээлэлд энд бол бас их зөндөө их мэдээлэл байгаа. Ер нь бол статистик мэдээлэл, real time мэдээлэл харуулж байгаа тухай асуудал байна. Тэгээд дээр нь улсын хурлаас одоо засгийн газраас улсын хурл тайлгандаг үндсэн одоо хяналт үнэлгээний мэдээллүүдийг оруулсан учраас эргээд бас нөгөө төрийн албан агчид маань төрийн албаны тухай хуулиар заасан хууль заасан чиг үргийнхээ хүрээнд олж авсан мэдээллийг өөр зорилгоор ашиглах тийм ээ. Эсвэл тэр мэдээллийг одоо магадгүй хуулийн этгээд хувь хүнтэй холбоотой мэдээлэл авах юм бол тэрийг задруулахыг бол бас их онцгой бас бид бас анхаарах ёстой. За энэ дээр болоод ирэх юм бол бүгд л нөгөө засгийн газраас хэрэгжүүлсэн одоо нэгдсэн үйл ажиллагааны төлөвлөгөөний нэгдсэн үнэлгээний мэдээлэлүүд байгаа учраас та хэд маань бас энэ дээр бол бас төрийн албанд заасан хуулийнхаа дагуу бас хандаж дараа гэдгийг бас онцгойлон бас захиж хэлмээр санагдлаа. За хандах хэргийн хувьд бол нэгдүгüүрт нь сая нөгөө слайдн дээр дурдсанчлан яг төрийн албаны цалингийн систем дээр байгаа цалингийн систем дээр байгаа яг удирдах албан тушаалтан буюу 13,686 ажилтныг одоо яг эрхийн өгчихсөн одоо өнөөдрийн байдлаар бол нэвтэрж орж байгаа. За үүнд ямар одоо хүмүүс багтж байгаа бол ерөнхийдөө тухайн байгууллагынхаа удирдлага, дарга менежер за ийм албан тушаалтай хүмүүс бол эхний ээлжинд нэвтэрж байгаа. За цаашдаа бол бид одоо нийт төрийн албан агч дээр нээх ажлаа үе шатаар ингээд нэвтрүүлээд явчихнаа. За системийн хувьд нэвтрэх одоо юу бол dashboard.gov.mn гэдэг домой одоо веб портал сайт байгаа. Тэрэн дээр нэвтрээд орчих болцоотой байгаа гэсэн үг. За тэгэхээр ер нь бол одоо эрхэн тавигдсан байгаа бол яг удирдах албан тушаалтнууд дээр яг тавигдсан байгаа гэсэн үг. За нэвтрэх эрх авахын тулд заавал бичиг баримт хэрэгтэй юу гэж асуусан байна. За тийм юм ер нь байхгүй. Одоо яг эхний ээлжинд одоо яг хэлснээр бол удирдах албан тушаалтныхаа одоо 13,686 албан агч дээрээ бол нэмсэн байгаа. Одоо эрх нь бол одоо тэр ихээр цалингийн системээр нэвтэрч ордог. Одоо цалингийн системээр одоо цалингийнхаа мэдээлэл авдаг мэйл хаяг энүүгээрээ нэвтрээд орох юм бол одоо эрх нь одоо тавигдсан байгаа. Тэгэхээр бол одоо яг удирдах албан тушаалтны хүмүүс маань бол нэвтрээд ороход бол асуудалгүй эрхүүд нь байж байгаа гэсэн үг. За бид хэд үе шаттайгаар одоо дараачийн одоо яг ажилтаа албан агч дээр эрхээ нээх ажлаа бол удахгүй одоо нэвтрүүлнэ. Тэрэн дээр эргээд одоо төрийн албаны зөвлөлийнхөндөө мэдээлэл өгөө та хэдтэй хургуулад явчаа. Их хөгжил түүнд нэвтэрч мэдээлэл авч харьцах тэр мэдээлэл дээр ажиллаж аль болохоор одоо чирэгдэл багтаагаар захим төвшөнд ажиллах энэ нөхцөл бололцоог бүрдүүлсэн их хөгжлийн дашбордод хэрхэн нэвтэрч болох орох чиглэлээр товч мэдээлэл өглөө. За одоо та бүхнээс яг энэ их хөгжил рүү хандах, тэндээс мэдээлэл авах, өөрөөсөө одоо
товч богино хугацаанд боловсруулалт хийх, эргээд мэдээллээр хангаж сум орон нутаг иргэдэд мэдээлэл хүргэхтэй холбоотой ийм тодорхой асуултууд байвал түүнд хариулъя. За хамгийн гол нь засгийн газар маань e-кабинет, e-government, захим засаглалын платформ 2 тэг гэдэг энэ үйл ажиллагаанд шилжиж байгаатай холбоотой шинээр байгуулагдсан засгийн газар маань бүх үйлчилгээг захимжуулж байгаатай холбоотой бол энэ их хөгжлийн систем ажиллаж байгаа гэдгийг та бүхэн бас бүрэн дүүрэн ойлгож, за сум орон нутаг, төрийн албаагч, иргэд, бусад одоо хэрэглэгч, сонирхогч этгээдүүдэд тайлбарлаж өгөөрэй гэдэг зүйлийг та бүхнээс хүсье. Ингээд та бүхнээс ирэх асуултанд хариулъя. Тэгэхээр түрүүн би нөгөө хэлсэн юу гэх юм бол нөгөө засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газраас бол хөгжлийн бодлого төлөлтөй холбоотой тайлан мэдээллүүдийг нэгтгэж одоо засгийн газар танилцуулах чиглэлийг хэрэгжүүлдэг. За засгийн газрын хэрэг эрхлэх газар дээр байгаа одоо нөгөө дотоод хяналтын газар маань тогтоол шийдвэрийн биелэлт, хууль тогтоомжийн биелэлтийг нэгтгээд улсын хурлд танилцуулдаг. Өөрөөр хэлэх юм бол бидний нөгөө гаргасан тайлангууд маань үнэлгээ Government гэдэг нөгөө систем дээр орж тайлнагдаад тэрийг нь хянаад үнэлгээ хийгээд эцэсний дараа бол ил болгож нөгөө улсын хурл тайлгадаг тэр хэмжээний тайлангуудыг бид нөгөө албасныхан дараа бол энд ингэж нэмж орж уншуулна. Одоо бол 4 сарын байдлаар болоод ирэх юм бол хөгжлийн нөгөө жилийн хөгжлийн төлөвлөгөөнүүдийн хэрэгжилтийн биелэлт болоод засгийн газарт одоо нөгөө байнгын хороодоор хилцэгдээд яваад байгаа шүү дээ. Одоо бүх нөгөө засгийн газрын тогтоол шийдвэрийн хэрэгжилтийн биелэлтийн тайланг бол энд уншуулсан. Тэгэхээр нөгөөх нь бол дараагийн 6 сард алавчаад гараад ирэхээр нэмээд уншуулчихна гэж ойлгох хэрэгтэй. За зарим мэдээлэл дээр бол эргэж бид бас апдейт хийх байх. Тухайлбал Орхон аймаг орохоор зэрэг 4 багтай гэж гараад ах юм аа. Манай 26 багтай шүү гэсэн байна. Энэ дээр одоо хөгжүүлэлтийн явц байгаа юу? Энэ чиглэлээр хариулах боломж байна уу? Байгууллага өөр дээрээ дашборд үүсгэхгүй шүү дээ. Мэдээллийн нэгдсэн төв, бааз, big data гэдэг байгаа байхгүй юу? Өөрөөр хэлэх юм бол анх орон нутгийн гэдэг юм уу их усүрээс ирсэн бүх мэдээлэл төвдөөн засаг дээрээ одоо нэг том дата болж орж ирнэ л гэсэн үг. За ер нь бол яг энд байгаа мэдээллийн сан бол мэдээж төрд байгаа одоо яг салбарын төрөлцсөн мэдээллийн сангаас бидэд авч байгаа. Одоо жишээ нь саяны багийн байршлын мэдээлэл бол одоо яг нөгөө газрын албанаас гаргасан одоо яг тэр газар нутгийн байршлын сангаас авч байгаа. Тэгэхээр хэрвээ одоо энэ мэдээллүүд зөрүүтэй байвал одоо энэ одоо зөрүүг арилгах ажлыг бол одоо бас энэ их хөгжлийн системээр ингээд зэгцлэх ажлыг хийдэн. За их хөгжлийн системийн бас нэг зорилго бол төрд байгаа мэдээлэл бол яг нэг цонхоор одоо яг ойлгогддог. Одоо салбарын сайд нэг одоо тоотой байхад одоо яг гүйцэтгэх төвчний ажилтны яг тэр тоотойгоо байх ийм л зохицуултыг хийж энэ төрийн одоо шийдвэр гаргалт үнэн бодиттой болох ийм л зорилготойгоор ингээд энэ систем бол нэвтрээ явж байгаа. Тэгэхээр яг алдаа зөрүүтэй мэдээлэлүүд гарч байгаа бол тэрийг аль болохоор бид хоёр талаасаа ингээд зэгцлээд үе шаттайгаар яваад явчихна гэдгийг одоо бас та бүхэнд хэлье. Энэ за таад маань бас төрийн албаагчид бүгд тайлангийн системээр оруулах гэдэг тийм юм баггүй. Өөрөөр хэлбэл энэ бол зөвхөн хардаг мэдээлэл одоо таадаас оруулдаг биш. Одоо нөгөө бусад төрийн байгууллагууд боловсруулаад цуглуулсан тэр мэдээллийг одоо арай боломжит хувилбараар таад хардаг хэлбэрээр л өгж ийн гэсэн үг байхгүй юу? Харна. Тэрнээс бид хэд нөгөө тайлангаа бол нөгөө өмнөгийн government системээр дамжуулаад тэгээд тайлганд явдаг хэсэг нь бол цаагаараа. Бид бол баталгаажсан одоо өөрөөр хэлэх юм бол албацсан тэр мэдээллүүдийг л та хэдэд хувьхан хуулийн этгээдийг тодорхойлох боломжгүй болгож одоо тийм мэдээллүүдийг одоо боломжит хэлбэрээр хүргэж ийна л гэсэн үг юм байна. Их хөгжлийн систем өөрөө одоо яг тухайн одоо гол концепцийг одоо хэлэх юм бол төрийн албаагч маань одоо жишээ нь одоо эрүүл мэндийн салбар дээр жишээ авъя л да. Эрүүл мэндийн салбарын ажилтан бол одоо ажиллаа систем дээрээ хийгээд одоо тухайн өвчтнөө үзээд одоо дууссан тохиолдолд ингээд систем дээр тухайн өвчтнийхээ мэдээллийг бүртгэлээ. Тэр мэдээлэл маань энэ сан руу орж байгаа гэсэн. Тэр энэ сангийн одоо нэгдсэн мэдээллийг салбарын эрүүл мэндийн сайд маань хараад явж байгаа гэсэн. Тэгэхээр нэг ёсондоо одоо төрийн албаагчдаас одоо жишээ нь төрийн эрүүл мэндийн байгууллагын тоон үзүүлэлтийг одоо дээжтний байгууллага нэхэд байхгүй. Эндээс л мэдээлэл арч. Энэ мэдээлэл нь өөрөө та бүхэн ажиллаа хийгээд одоо жишээ нь
хүн үдсэн бол тэр мэдээллийн сан нэгээр нэмэгдэж байгаа гэсэн тоо. Одоо хүн үдсэн үдчний тоо нэгээр нэмэгдэж байна. Тэр тоог одоо салбарын сайд харах төвшөнд энэ систем одоо ингэж гүүр болж өгч байгаа гэж ойлгоход болно. Тэр тайлан гэхээр одоо заавал ингээд хүн юмаа бичээд оруулах процесс биш. Зөвхөн үндсэн үйл ажиллагаа буюу үндсэн өөрийнхөө чиглэлийн ажлаа хийгээд систем дээрээ тухайн систем дээр оруулсан тохиолдолд тэр систем нь өөрөө тайлан болж энэ систем дээр харуулах процесс л хийж байгаа тоо үзүүлэлтээр. Гэхдээ ер нь яг үндсэн системийг ашиглаад явна. Үндсэн систем дээр үйл ажиллагаагаа хийгээл явна. Тэр одоо систем дээр бий болж байгаа дата мэдээлэл нь энэ систем рүү нийлүүлэлт хийгээд удирдах төвчний одоо дээшдний байгууллагууд бүх хүмүүс маань энэ тэр мэдээллийг хараад явах. За тэрэн дээрээ шийдвэр гаргах, тэрэн дээрээ боловсруулалт хийх гэдэг ийм зохицуултал орж ирж байгаа гэсэн үг. Тэгэхээр нэг өсөндөө одоо та ERP дээрээ юм шивлээ гэхэд дахиад тэрэн дээр байгаа мэдээллээ нэг хайж майгаад одоо тайлан болгож гаргаад дээжднийхээ байгууллага руу явуулах процессыг л ерөнхийдөө халахын төлөө энэ систем зорж байгаа гэсэн үг гэсэн. Хууль тогтоомжийн тайлан дахиж гаргахгүй гэж ойлгож болох уу гэж асуусан байна. Гэхдээ энэ хуулиар хүлээсэн чиг үргийнхөө хүрээнд төрийн албан хаагч бол хууль заасан тайлан хууль тогтоомжийг бол гаргаад л явна. Харин магадгүй одоо юу гэдэг та хэний хүнээс тайлан нэхэж авах гээд байхад танд одоо шаардлагатай мэдээлэл энэ систем дээр байх юм бол та тэрийг хэн нэг хүнээс нэхэд авах шаардлагагүйгээр эндээс мэдээлэл авчих боломжийг бол бүрдүүлж байгаа. Гэхдээ ер нь бол засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газар болон засгийн газараас улсын хурлд тайлан мэдээллийг хүргүүлэхдээ бол бас хэд хэдэн саналыг бол улсын хурлаас бол бас төвшүүлж байгаа юм байна. Тэн дээр бол дор хаяж одоо банк тайлагнаад байдаг. Одоо цаг хугацааны хувьд ач холбогдолгүй болсон бодит шалтгааны улмаас хэрэгж боломжгүй болсон эсвэл тухайн асуудлаар дахин шийдвэр гаргасан эсвэл аль хэзээний биелчихсэн байгаа гэх мэт шалтгаанаар бол бараг 1019 залтыг хяналтаас асуулах саналыг бол улсын хурлын юунд бол сая нэгдсэн тайлангараа бол хургуулад явж байгаа юм байлээ. Тэгээд дээр нь бол магадгүй бас энэ олон удаа тайлагнаад байдаг тухайн асуудал одоо давтамжийн тухайн асуудал дээр бол бас хэрэглэх газраас бол бас ажиллаж байгаа гэсэн мэдээлэлүүд над байгаа. За байгууллагуудын үнэлгээний дунджийг одоо харуулах боломж гарах болов уу гэх нөгөө аймагуудыг дүгнж байгаа шүү дээ. Нээлттэй мэдээллийн захим системийн үр дүн нь дашбордоос харах юм байна. Тэгэхдээ аймагуудын төрийн байгууллагуудын үнэлэгдсэн үнэлгээний дунджийг харуулдаг байхаар зохицуулагдж байгаа юу гэнэ. Тэгэхээр түрүүн би нөгөө нэг чатбот дээр харуулсан. Тэр болоод ирэх юм бол та хэд маань одоо юу гэдэг аймагуд маань ингээд тайлангаа нэгтгэх системдээ шивж оруулдаг. Тэрийг нь одоо дээд чатны байгууллага нь бас ингээд үнэлдэг. Үнэлснээ болоод ирэх юм бол та хэд магадгүй 80 гэсэн бол 75 ч гэдэг юм уу 74 эсвэл энэ бол хийгдсэн байна 90 гэдэг ингээд үнэлгээ тавьдаг тийм журамтай. Тэгэхээр энэ чатбот дээрээс болоод ирэх юм бол тухайн аймгийн хувьд одоо ямар арга хэмжээ ямар одоо үнэлгээ авсан бэ гэдэг нь бол бас шууд харагдаад явчихна. Өөрөөр хэлэх юм бол энэ арга хэмжээ төсөл хөтөлбөрийн үнэлгээ ийм байна гэд эцсийн үнэлгээ нь бол бас хариулаад явчих тийм боломжтой байгаа. За энд байгаагаас өөр одоо мэдээллүүд салбарууд хамаарагдаж болох уу гэн нууцад хамаарагддгаас бусад одоо мэдээллүүд бол ерөнхийдөө орно гэж ойлгож байгаа. Гэхдээ одоо нэг дор бүгд орчихгүй дистралтай явах бах. Түрүү хэллээ шүү дээ. Анхан шатны мэдээлэл боловсруулж оруулж байгаа, дата оруулж байгаа байдлаас бас шалтгаалж энэ тооны зөрүү гарч байгаа шүү гэдэг дээр анхаарах хэрэгтэй. Дараагийнх нь болохоор зэрэг гүйцэтгэх албан тушаалтнууд л бид яаж нэвтрэх юм бэ? Дандаа даргийнхаа ихээр нэвтэрч орох юм уу гэд байна. Эндээс үл ихний ээлжинд бол дандаа мэдээлэл, статистик, тойм үзүүлэлтүүдийг харна гэж ойлгож байгаа. Тэрнээс дотор нь ороод засвар хийгээд, нэмэлт хийгээд өөрсдөө одоо шинээр зүйлийг шууд одоо нэгж байгууллагууд оруулаад байна гэдэг бол биш шүү гэдгийг давтан бас мэдээлье. Тэр дарга нар гэдээ бас буруу ойлгоод байгаа шүү. Ерөөсөө төрийн засгийн маань тогтоол маань өөрөө бас ийм нэртэй байгаа шүү дээ. Ерөөсөө төрийн албан хаагч их хөгжил суурилсан мэдээллийн системд хандах мэдээлэл авах нөхцөл бүрдүүлэхийг ээлжчихсэн байна. Тэгэхээр төрийн албан хаагч бол одоо бидэнд бол мэдээлэл байгаа. Өөрөөр хэлэх юм бол төрийн албан хаагч учраас одоо тодорхой нөгөө цалингийн системд холбогдоод цалингийн сангаас одоо мөнгө нь гараа явж байдаг. Тэгээд дээр нь төрийн албан хаагчаар бол бас төрийн албаны одоо энэ мэдээллийн системтэй холбогдсон энэ мэдээлэл дээр шалгагдаад тэгээд ер нь төрийн албан хаагч мөнгө гэж тооцсон тохиолдолд бид бол шууд зөвхөн дарга зэрэг гэхгүй бүгдэнд нь энэ эрхийг бол одоо нээж өгч байна гэж ойлгох хэрэгтэй. Тэгэхээр
та одоо түрүү хэлсэн шүү дээ нөгөө dashboard gov.mn гэсэн систем рүү одоо вебсайт браузераа нээж ороод нэвтрэлтийн системүүд дээр ингээд нэвтрээд үзэхэд өмнө нь та одоо нэвтэрчээсэн тэр систем бүртгэлтэй байгаа бол шууд энэ систем рүү нэвтрээд ороод цаашаа явчихна. Хэрвээ бүртгэлгүй байгаа бол нэмж бүртгүүлэх гэдэг дээр имэйл болон одоо албан хүсэлтээ бол захимаар илгээгээ явчихна. Тэрнээс албан цаас масаар тэр явахгүй. Тэгээд захимаар илгээсэн хүсэлтийг чинь бид энд автоматар энэ төрлийн албаагч мөн үү гэдгийг өөр бусад мэдээллийн системтэй шалгаад тэгээд автоматар нэгэ явчихна гэж ойлгох хэрэгтэй. За мэдээлэл маань сумдын төвшөнд нарийн өвчилж гарах уу гэж. За тэгэхээр ер нь мэдээллүүдийг нийлүүлэхдээ бол бид бүр сум тэгээд дээр нь аль болохоор нөгөө багийн төвшөнд хүртэл гаргаж ирэхээр бол задлсан. Өөрөөр хэлэх юм бол өргөдөл жишээ нь одоо өргөдөл гомдолтой холбоотой мэдээллийн дашборд руу орлоо гэхэд магадгүй танаа аймагт хэдэн өргөдөл гомдол одоо танаа дээр бүртгэгдсэн. Тэр өргөдөл гомдол нь дахиад цаашаа задраад танаа сумын одоо аль төвшөнд одоо тэр өргөдөл гомдол анх гарсан ингээд. За хэрвээ одоо нөгөө төрийн албаагч хэд ажилтдаг нийгмийн халамжтай холбоотой мэдээлүүд авах юм бол бүр баг хүртэл нь бол бид газрын зураг дээр бол задлж харуулсан байна. Өөрөөр хэлбэл магадгүй одоо Сүхбаатар аймгийн одоо аль сумын аль багт одоо хөдөлмөр одоо халамжаас хичнээн хүн одоо халамж авдаг вэ гэдэг тоо хүртэл бол багийн төвшин, сумын төвшин хүртлээ бол задарч гарч ирнэ. За мэдээлэл оруулалттай холбоотойгоор оронтоо нэмэгдэх болов уу? Оронтоо бол нэмэгдэхгүй баха. Энд одоо анхан шатанд мэдээлэл оруулж байгаа хорооны, багийн, нийгмийн ажилтнууд, за аймаг нийслэл дүүрэгт байж байгаа статистикийн мэрэгжилтнүүд, за бусад төрлийн одоо холбогдох байгууллагын мэдээ тайлангийн мэрэгжилтнүүд анхан шатны мэдээллийг одоо боловсруулж дээд байгууллага руугаа илгээж, за тэндээс боловсруулалт хийгдэж одоо нэгдсэн байдлаар орно гэж ойлгож байгаа. За ерөнхийдөө өнөөдрийн засгийн газрын хяналт шинжилгээ үнэлгээний тайлан их хөгжил суурилсан шийдвэр гаргалтанд одоо статистик мэдээлэл дашбордтой хэрхэн танилцах вэ, хэрхэн нэвтрэх вэ, яаж ашиглах вэ, ямар үзүүлэлтүүдийг одоо бид орж харж болох вэ гэдэг эхний мэдээлэл маань ингээд үгээр өндөрлөж байна. За мэдээлэл оруулдаг зүйл маань цаашаа өргөжин, энэ дээр ажилдаг дашбордыг бүтээдэг асуудлууд маань бас цаашаа өргөжөж хөгжүүлэлт хийгдэн. Ингээд цаашаа одоо бас нэлээд гайгүй чирэгдэл багтаагаар явна гэдэг дээр бид итгэл төгс байж байгаа. Өнөөдрийн мэдээлэл хийсэн засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын систем шинжилгээ мэдээллийн технологийн газрын дарга Бэлэг Дэмбэрэл дарга, за санхүүгийн мэдээллийн төвийн захирал Наранбаатар захирал нартаа бас талархлаа. Богино хугацаанд бага боловч мэдээллийг бас та бүхэнд хүргэсэн гэж ойлгож байгаа. Цаашдаа бид 7-4-10-аар ирсэн саналын хүрээнд аль болох боломжоор одоо мэдээллийг хүргэнэ. Ингээд та бүхний ажилд амжилт хүсье. Өнөөдрийн 7-4-10 мэдээллийн цаг маань үгээр өндөрлөж байна.